Ханд өвөө эсвэл бишрэл үү? Есүс хүнд чинэлэг хүмүүсийг өгөөмөр ханд өвөхийг ажигласан. Тэд зөв газраа зөв зүйл хийж байсан бололтой. Гэвч яагаад Есүст гүн сэтгэгдэл төрөөгүй вэ? Сатан биднийг өргөл өргөхөд саад болж чадахгүй бол бидний өргөл өргөх хүслийг гуйвуулахыг оролддог. Хэрэв бид өөрсдийгөө өмчлөгчд дараа нь өөрсдөө байгаа бүхнийг өгсөн хангагч гэж үзвэл Бурхныг хүндэтгэлгүй, өөрсдөө алдар нэрийг авчирч байна гэсэн үг. Ийм сэтлэр өгвөл Есүс бидний бэлгүүдийг ямар ч хэмжээтэй байсан хүлээн авч чадахгүй. Бүтээгчийн хувьд тэр бол бүх юмсийн өв залгамжлагч, хууль ёсны эзэмшигч юм аа. Давид тэнгэр ба газар дээрх бүхэн таних, газар мөн түүнийг дүүргдэг бүхэн дэлхий хийгээ түүнд оршигч бүгд таних гэж тунхагласан. Бид хэн бэ? Өгөгдсөн хугацаанд сорилтын туршид түүний нөөц бололцоог даатгсан нэр бод Бурхан өөрийн зарим зүйлийг бидний гарт өгөх бүртээ зарим хэсгийг нь өөрт нь буцааж өгснөөр тэдний гарал үүслийг танд хэмээн урьдаг. Давид энэ үйл явцыг таймлан бүх зүйл танаас ирсэн, учир нь бид таны матраас бид танд өгсөн юм. Хандан мэтэр биш харин хүндэтгэн бишрэхийн хувьд нэрдэн дүйцэх яруу алдрыг эзэнд өргөхтөн, өргөлөө авчран түүний өргөний хашаанд ирэхтэн. Бид 11 болон амлалтын өргөлөө тогтмол бөгөөд системтэйгээр буцааж өгөхдөө үргэлж өөрсдийн хүслийн ядагт Бурхныг нэгдүгээрт тавих болтугай.